Яг миний уран төлөвт бол хамгийн их удаан, их хүлээлттэй. Хариулахын хүслээр их тийм ходыг зөвнсөн шүлэгшүүдэ хэмжээшгүй харийг чинь хариулахын хүслээр энэ чинь 74 онд 8 дугаар ангид байхдаа бичсэн шүлэг. Дууныхаа тэр утга таринд бол үнэхээр одоо шингэж шилжиж одоо уншдаг дэглэм зовлон надаас өөр хинч үл анзаарна. 10 сар тэлгээд төрсөн би ангирургаан амланхан торнсон би зүрлэшгүй чи тань хариулахын хүслээр ичимин зүйлэлгүй тэнгэрийн наран мэт мандаж явна хүчин танийгаан дуудаж хэлд орсон би тань руугаан тэмүүлж хүнд орсон би. Тэгээд ээжигийн дуудаж хэлд орсон хүн ямар хэлээр хаа хүртэл явсан. Ээж рүүгээ тэмүүлж хөлд орсон хүн хаа хүртэл явж байгаа юм бэ? Хаа хүртэл явах ёстой юм бэ? Тийм үгүй юу? Сар тэлгээд төрсөн би ангирургаан амланхан торнсон би зүрлэшгүй ачигтэн хариулахын хүслээр ичимин зүйдэлгүй тэнгэрийн наран мэт мандаж явна хүчин панигаан дуудаж хэлд орсон би тань руугаан тэмүүлж хөлд орсон би хэмжээлшгүй савнд тань татагдахын инэрлэр ичимин хэлэн шөнийн сарн адил Ярчигине хүчин Айн заман ёролгот удулсан би алсын бараг сарвчланхан хүлээсэн та Тойлтомгүй тэглийг тань таахын буянаар ичимин тулгын аранзал гал шиг бадарч явна хүчин нэчэг чуумаг алтхад айтас үргэдэг юм уу чи шүтэнэн дэтлэн бишрэнэ би эгнишгүй хариг таны хүртхийн ивэлэр ичимин эмжэршгүй тэнгэрийн имчдэмэн шиг эгадалцж явна хүчин ээжигийн дурсаад тайтгардаг юм би ичидэн очихоор нялхрах юм аа би энэ дүү андог минь цагаатхан өмөлцдөг ичимин энгүй орчлонд удмын барилдлага мөнхөд тасрахгүй ичимин орчлонгийн ханаас танигаан санана би хоронзай хязгааргүйг бидэрнэ
хурмаар тань дундэршгүй учир ичимин үннийхэн хорвоод бардам явах учир таймаа хүчин нэчигэн дурсаад тайтгардаг юм би хичээдэн очхорл нялхрах юм би хиндуан догмэн цагаатхан өмөлцдөг ичимин энгүй орчлонд удмын барилга мөнхөд дасрах эчэг чуулгад хатгайтас үргэдэг юм оо эчэг шүтэнэн дэтлэн бишрэнэ би эгнэшгүй хайрартан дүүрэх замиланд ичимин энжэлшгүй тэнгэрийн мичид маршиг гадалцаж явна хүчин сэвэлгэн юм нүнрийг ижигээс минь өөр хинч үл мэднэ сэтгэлийн минь зовлон надаас өөр хинч үл анзаарна Яг миний уран төлөвт бол хамгийн их удаан их хүлээлттэй. чигтэн хариулахын хүслээр их тийм ходыг зөвнсөн шүлэгшүүдэ хэмжээшгүй харийг чинь хариулахын төслөөр Энэ чинь 74 онд 8 дугаар ангид байхдаа бичсэн шүлэг. Дууныхаа тэр утга таринд бол үнэхээр одоо шингэж шилжиж одоо уншдаг юм байна. сэтгэлийн зовлон надаас өөр хинч үл анзаарна